Хүүхдээ рахиттай болохгүй тулд анхаарах зүйлс. Хүүхдээ рахиттай болохгүй тулд жирэмсэн байхаасаа анхаарах хэрэгтэй. Хүүхэд ихээсээ хэрэгцээтэй бүхнээ авч төрхөөс гадна заримыг нь жирэмсний сүүлийн 2-3 сард нөөцлж авдаг. Түүнийхээ ачаар 2-4 сар хүртлээр рахитаар өвдөхгүй байж чадна. Харин хүүхэд дутуу төрвөл рахит болон сулдаа өвчнөөр эрт өвчлөдөг байна. Мөн жирэмсэн байхдаа хоол хүнсээр тарчиг байвал хүүхэдтэй нөөц үлгэж чадна. Тийм учраас жирэмсэн эхчүүд хоол хүнсний хан амж, эрүүл мэндэд маш их анхаарах хэрэгтэй юм. Эрүүл ихээс эрүүл хүүхэд төрөх тул жирэмсэн их өөрөө эрүүл байж, хэвлийдэх үрийнхээ хэрэгцэд бүхнийг хангахын тулд төрөл бүрийн шимт байдас баялаг хоол хүнсээр цадгалан байх ёстой. Тэршлэн жирэмсэн эмэгтэй санаа амар тайван байж, ажлын нөхцөл хөнгөвчлөгдсөн байх учиртай юм. Жирэмсэн эмэгтэй архи тамхинаас ангид байж, өдөр бүр цэвэр агаарт тогтмол зугаалж байх нь нэн чухал. Рахиттай болохгүй тулд анхаарах зүйлс. Нэгдүгээр, ургийн үед рахитаас сэргийлэх тусгай аргад жирэмсэн эмэгтэйд бэлэн дэ амин дэм 500-аас 1000-тай тунгаар уулгах, эсвэл хит яан туяагаар шарах 2 орно. Хоёрдугаар, төрсний дараа хүүхдийг зөв асран сувлаж, хооллож, чирэгжүүлэх нь рахитаас сэргийлэх энгийн бөгөөд хүчрхэх арга юм. Эндээс цэвэр агаар хоол 2 нэн чухал. Гурилан хоол голлож өгвөл битийний хүчил кальцтай нэгдэж, кальц шимэгдэхгүйгээр рахитаар өвчлөхөд амархан болдгийг анхаараарай. 3-дугаар, хүүхдийг Д амин дэмийн хэрэгцээ нь ердийн ихтэй багатай гэж ялган үзэж болно. Биеийн хурдан нэмэгдэж асаргаа хооллолт хангалтгүй байгаа бол Д амин дэмийн хэрэгцээ ихтэй. Биеийн удаан нэмэгдэж зулай жижиг байх хаваас Д амин дэмийн хэрэгцээ багатай тооцогдно. 4-дүгээрт Д амин дэмийг дутуу ихэржин багатай төрсэн хүүхдэд 8-7 хоногтойгоос эхлэн 1500 граммаас бага жинтэй хүүхдэд 2000-тай тунгаар, 1500-аас 2000 грамм төрсэн бол 1500-тай тунгаар өгч биеийн 2500 грамм хүрэх үед тунг нь ердийн тунд шилжүүлнэ.